Airport Management компани хувьцаа эзэмших Япон улсын нарийтай олон улсын нисбод гараад Япон улсын ханиутай нисбод үйлчлэл үзүүлэгч Japan Airport Terminal компаниудын хооронд компанитай самд зөрчил зурх ёстой байдлаар оролцох хүнд зөрчилтэй танилцуулъя. Та бүхэн мэдчихэж байгаачлан Чингис хаан улсын нисэх буудлын бол Япон улсын засгийн газрын хөнгөлөлтөө зээлээр баригдаад тэгээд одоо энэ Nubia компани цаашдаа үйл ажиллагаагаа сайжруулах чиглэлээр хамтарч ажиллаж байгаа гэж та бүхэн мэдж байгаа. Тэгэхээр энэ жил одоо бидний төсөөлснөөс илүү их олон үйлчлүүлж байгаа. Одоо энэ оны байдлаар 2 сая 200 мянган хүн үйлчлүүлсэн гэсэн тоо гарсан. Чингис хаан улсын нисэх буудлын маань энэ жил бас Skytrax байгууллагаас 4 од гэсэн үнэлгээ авсан. Энэ нь болохоор одоо Осака болон Франкфурт, Парисын нисэх буудалтай дүүцгөөс үнэлгээ бөгөөд цаашдаа ерөнхийдөө 5 од авахар одоо хичээж ажлын хүрээнд бас одоо өнөөдрийн 3 компани 3 байгууллагын байгуулж байгаа сургалтын арга хэмжээнүүд бас маш чухал ач холбогдолтой юм болоо гэж бодож байна. Тэгэхээр хэдэн хүн сурах уу, хэр хугацаанд сурах уу гэдэг талаар бол ерөнхийдөө 3 компани цаашдаа хоорондоо ярилцаад дэлгэрэнгүй ингээд шийдээд явахаар гэж хэлсэн байгаа. Энэ 2024 онд Чингис хаан сонсны буудал маань олон сайхан амжилтуудыг үзүүлж чадсан. Бид олон улсын Skytrax байгууллагаас 4 од зэрэглэлийг авсан. За дээр нь мөн анх удаага бид 2 сая дахь зорчигчоо хүлээж авлаа. За өнөөдрийн арга хэмжээнд Япон улсын ханиада болон нарийтай сонгосны буудалтай бид ажилтан шилжүүлэх болон за Чингис хааны сонгосны буудлын ажилчдыг урт богино хугацааны сургалтанд сургах одоо тал дээр хамтарч ажиллахаар боллоо. За нарийтай болон ханиада сонгосны буудал маань дэлхийн топ 10 ордог. За Skytrax-ийн 5 одтой буудлага. Ингэснээрээ Чингис хааны сонгосны буудлын ажилчид маань одоо Япон улсад дээрх буудлуудад болоод урт богино хугацааны сургалтанд хамрах за мөн ажилтан солилцох ийм боломжийг бол их нээж чадж байгаамаа. Бид үндсэндээ бол одоо яг эхний энэ санамж жижигийнхаа хүрээнд бол энэний дараагаар яг төлөвлөгөөгөө гаргаж ирнэ гэж 2 компанитайгаа бол тодорхой түвшинд ярьсан байгаа. Ингээд жилдээ бол үйлчлэгээ ажилтан болон газрын үйлчлэгээ за босод чиглэлээр бол ажилтан солилцно гэсэн ийм төлөвлөгөөтэй байгаа. Ер нь бол бид сая хэлсэн энэ 2 буудал маань хоёулаа дэлхийд топ 10-д ордог ийм 2 сонгосны буудал байгаа. Дээр нь бол Skytrax-ийн 5 одтой байгаа буудал учраас бид энэ буудлын ноу хав болон одоо үйлчилгээ болон чанар энэ одоо зүйлсүүдийг суралцах, дээр нь ажилтан солилцох, за Чингис хааны сонгос буудлын ажилчдыг тэр сургалтанд хамруулах гэдэг ийм үйл ажиллагаа онцлогтой байна. Яг уу бид та бүхэн мэдж байгаа Чингис хааны сонгосны буудлын менежмент дээр бол нарийтай болон ханиада сонгосны буудлууд донд байгаа. Цаашдаа бид Skytrax-ийн 4 авсантай холбогдуулаад за бусад орны одоо төсөөтэй сонгосны буудлуудтайгаа бол хамтарч ажиллана гэсэн ийм төлөвлөгөөтэй байна. Одоо санамж жижигийн хүрээнд бол зөнгүүд одоо эхлэл маань байгаа. Тийм учраас цаашдаа бас энэ Япон улсад бидний агаарын тээврийн салбараар боловсон хүчин бэлтгэх тал дээр бол цаашдаа бас ажиллана. Энэ маань зөвхөн одоо санамж жижигийн хүрээнд бол эхлэл байгаа. Бид энийг бас олон одоо 21 оноос хойш Япон талтайгаа ярилцж өнөөдрийн санамж жижигийг үзгэлж байгаа. Тэгээ цаашдаа бол олон боломжууд бол гарч ирнэ болов уу гэж харж байгаа.